За сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан амралтын амар амгалангийн өдрийн мэндийг хүргье. За ингээд өнөөдрөөс би ерөнхийдөө их бодлоо. Бас хүн болгон бас ингээд заавал ингээд нэг мөнгөний төлөө мөнгө гээд нэг булаараад байхтай гол биш. Хинд одоо юу ч заа сургаж юу үлдээж одоо өөр хүүхдтэй бид нэр одоо юуг өвлүүлсрэх юм бэ гэдэг үүднээс би бас их бодлоо. Хүмүүсийг дагаал ингээд адилхан нөгөө бие бинийгээ дуурайгаал тэтгэхээр нь тэтгэл бас жоохон өртгийг бас өндөр хилээд юм болоо гэсэн сэтгэл төрөөд тэгээд өнөөдөөс би ерөнхийдөө өөрийнхөө энэ дууныхаа сургалтын төлбөрийг бас хямдруулаад нэг хүүхдийг одоо маш бага боломжийн ердөө нэг 150,000 төгрөгөөр дууныхаа хичээлийг хичээллүүлээ гэж зорилго тавилаа. За яагаад вэ гэхээр би бол Завхан аймагт хүүхэд байхаас 3 дугаар ангиас ерөөсөө их дуулдаг, дууны урлагийн тэмцээнд ордог, 5-аас оролцдог дуулал ингээл сургуулийнхаа бас багш нарынхаа найз нөхдөдийнхөө хүүхдүүдийн бас хайрыг татсан их аяаслаг тийм нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Тэр зам маань ч одоо ингээд хിവэрэл байд юм байна. Тэгээд тэр удаад бид нар бол юу ч ингээд сурсан тэр үед ямар мөнгө төргөж гэж авахгүй шүү дээ. Ямар ч багш ингээд авьяастай хүүхдээ байвал ингээд дагуулж ирэл хөгжмөс заагаад дуугацаагаад явдаг. Үнэхээр сайхан үед бид өсөж хүмүүжжээ. Тийм учраас би одоо хүүхдийнхаа дууны дугуйлангийнхаа төлбөрийн ерөөсөө 150,000-аар одоо нэг сургалтанд ингээд 5 хүүхдээр нэгтгэхэд ингээд явъя гэж бодлоо. Учир нь би өөрөө ингээд хүүхдэд зориулсан маш их дуу хийж байгаа. Тэр бүгдээ би ингээд миний сургалтын дээрээс хүүхд болгондоо ингээд зааж өгөөд сургаад өөрөө панорамын бичээд хоолойных нь мөнгөн дээр мэдээж бас эцэг минь бас туслаад ингээд дэмжиж татлаасаа дэмжиж ингээд бас бүтээл болгоод хүүхдүүдийнхээ оюун ухаанд маш зөв сайхан хүмүүжлийг өгөхийн төлөө хамтдаа зүтгэцгээе гэж бодлоо. За тийм учраас би одоо миний дуунууд бол өвөг дээдсийн сургаал, сайн үйлс одоо өнөөдөр би та бүхэндээ хүүхдүүдэд зориулж ирсэн хатан дэлхий ээжээ хайлаараа гэдэг. Ингээд энэ дуу бүхнээ би одоо олон хүүхдэд сураасаа энэ дэлхий ээжээ хайлаасаа байгаль орчноо хайлаж хүн болгон ингээд зөв төлөвшөж зөв сайхан хүмүүжлэлтэй яваасаа гэдгийг бас ирээдүйнхөө хүүхдэд би бас энэ чинь нэг талдаа соён гэвэрлэх өөсөд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа одоо миний энэ оруулж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд энэ дуугаа би бас өвгөө энэ өөрөө зохиосон. Энийгээ бас ингээ хөөрхөн хүүхдүүдэд найрал дуу маягаар тавуулаа, зургуулаа ингээд нийлээд дуулах юм бол тэр хүүхдүүд энэ дууны үгнээс хамтдаа бас их маш их ухаарлыг амнаж бодож ингээд та бүхэндээ бас ярьцгаана. Ингээд энэ дууныхаа үгийг бас би хэлж өгье. Бас би өөрөө л шүлгийн бичээд аян зохиосон байгаа. Төрсөн нутагч нь түшигтэй аав ээж төмнөөс түрүүнд чамайг хайрлан хүлээдэг юм. Урсгал усна уяхан ээжээ минь өргөлж намайг ундааж тэтгдэг юм. Хайртай өрн чи хамгаалах эзнэн чи хатан дэлхий ээжээ аргадаарай. Үр ачин чи үргэлжлэх эзэн чи л өөрөө үргэлж дээдлэн хайлаж яваарай гэд. Ингээд бүхэн сайхан дэлхийг амьдарч байгаа очноо бүгдийг сайхан хайрлаж өсөж хүмүүжээсэ гэж бодоод би энэ дуугаа шүлгийн эвж аяа хийсэн. Ингээд энэ дуугаа та бүхэндээ бас ингээд сонирхуулъя. Ингээд цаашдаа надад бас ингээд итгэл урам хайрлаа та нар минь бас ингээд харамгүйгээр өөртөө байгаа хөрхөн авьяастай хүүхдүүдээ миний сургалтанд явуулж ингээд дэмдээ дээсэрчэндээ их орныхоо төлөө ирээдүйн үр хүүхдтэйгээ сайн сайхан төлөө хамтдаа зүтгэцгээе гэж та бүхнийгээ бас сэтгэлээсээ бас уриалж байгаа шүү. За энэ дуугаа би ингээд бас аялаад өгчээ. Chama
бүр хайраар ингээ биднийг ивэлж хамаг сайхан хайраар зориулж байгаа натан дэлхий ээж. Өдөр бүр үр хүүхдүүд нөргөж сайхнаар бодож төсөөлж ингэж хайрласаа гэж би маш их мөрөөддөг учраас энэ дугаараа ингээ та бүхэндээ ч гэсэн би ингээд одоо ингэж байж чадахгүй хайр түгэж байна. Хүн бүхэн сайхан хайраар гэрэлт болтугай. Баярлалаа. Та бүхэн минь өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.